Яг түрүүнийх сэдвүүр гэж байгаа л тэр ашиг томтмол таарсан. Өнөөдөр түрүү хэлсэн тийм ээ. Захын хүн манайх 51% 40%-өөс энэ төр гэдээ яриад ингээл улс төрчид энд улс төржүүлэл ингэчлээ. Ингээл манайд чинь хууль бий тийм. Өнөөдрийн мөрдөгдөж байгаа хуулийн дагуу энэ бүх юм чинь зөв явж байгаа юм буруу явж байгаа юм гэдэг ягаад нэг утгатай амжилтгаж болох байна. Тэгээ тэрний чинь тэгээд нөгөө улс төрчид төрөн шийдэх ёстой шүү дээ. Улс төрчид нь ард түмэнд хайртай болох гол зарим нь хуулиас илүү худлаа юм яриад илүү юм амлаад өгч болох юм шиг яриад тийм манайх 30% авч болно ч гэдэг юм уу 51% авч болно ч гэдэг юм уу гэх мэтлэн. Бүхий салбар дээр одоо жишээлбэл төрийн тогтвортой нэгдсэн хувилбартай нэлээд шинжлэх ухааны үндсэлтэй тийм бодлого боловсруулах одоо юуны одоо хүчин чадал потенциал бидэнд бий юу? Уг нь бий. Чухамхүү улс төрийн намуудад байгаа ч улсуудаас ийм сайхан санаанууд гардаг, улс төрийн намын хүрээлэлд огт байхгүй улсуудаас сайхан санаанууд гардаг. Гагцхүү тэрэн төрийн бодлого болж боловсруулах одоо хэмжээндээ боловсрогдоод батлагдаад гараад ирсэн дараах хэрэгжих хэмжээндээ л бид нар одоо асар их бэрхшээлтэй. Өөрөөсөө бий болгосон бэрхшээлтэй тулгараад байгаа байхгүй юу? Бидэнд бол өнөөдөр ингээд нийтээр нь аваад явж байгаа тийм олон улсын том байгууллага чалга байна. Нөгөө яриад байдаг нэг гараар удирддаг хүний юм чалга байна. Сайхан л байл да цөмөрөө чөлөөтэй байна. А юу дутагдаад байна вэ гэхээр бол чухамхүү энэ төрийн бодлого, Монгол төрийн бодлого дутагдаад байгаа байхгүй юу? Тэр бодлого нь бол эсвэл 4 жил хэрэгждэг, дараагийн хүчин гарч ирээ төрүүчийн хэрэгжүүлсэн бодлогыг үгүйсгдэг, шинээр юм гарах гэж хичээдэг. 4 жилийн дотор амжснаас амжааг нь илүү болдог. Тэрнээсээ бол шүүмжлүүлдэг, засгийн эрхээ нөгөөдөгтөө өгдөг. Тэгээ ингээд нэг ийм тоглоомор бид чинь ингээд 16 жил явчихлаа шүү дээ. За зарим үед бол тэр 4 жилд нь ажиллах бололцоог нь ч олохгүй 1-2 жил болгоол унгаад байна шүү дээ. Ингээд төрийн чадвар үнэхээр чадвар үнэхээр дэндүү сууд байгаа байхгүй дэндүү сууд байгаа. Тэгээ би одоо тэр ашиг томтмолын тухай асуудлаар бол маш тодорхой хариултуудыг бол өгөхгүй бол хүмүүс ухамсаар л одоо сая хоёр томхон айлчлалтай тийм нэг нь одоо Америкаас төрийн нарийн бичгийн дарга байсан Джеймс Бейкер яриг юм л тийм. Тэр аюухан майнстаа маш хурдан гэрээ байгуулагддаг шахалт хийчихлээ. Гэтэл одоо Оросын гадаад хэргийн сайд бас айлчлал дээр гэж явж байна. Энд чи юу болоод байна гэдэг. Бид нар ер нь эцээц бид нар монголчууд асуудлыг шийдэхгүй гадны хүчин зүйлээр шийдэгдэх хэрэгтэй болчиход одоо тэр их хөрж байгаа хүмүүс шийдлийг чадхаа байгаад ингээд айгаа цудаг болчихдөг юм уу яадаг юм тийм. Энэ сайн шүү дээ. Тэр хоёр ирж ийн. Тэр хоёр хүн ирж ийн гэдэг бол сайн байхгүй. Хизээ байтлаа. Тийм ээ. Бараг нэгэн өдөр ингэж одоо нэг ёсондоо хадаг барьж ирж байгаа байхгүй. Тэр тим нөхцөл нь бол бүрлдчихэд байгаа юм. Одоо энэ бол бидний давуу тал. Үнэхээр одоо дэлхийн эдийн засаг, за бүс нутгийн эдийн засаг түүний дотор хятадын хөгжил гэж одоо дэлхийг тодорхойлж байгаа, дэлхийд нэлээд том жин дарж байгаа ийм хүчин зүйл байна шүү дээ. Ийм үед одоо Монголын газар нутгаар байгаа байгалийн ашигт малтмал үнэхээр олонний анхааралд орж байна. Дэлхийн том гүрнүүдийн анхаарлын төвд орж байна. Тэрний илрэл болоод одоо жишээлбэл төрийн нарийн бичгийн дарга байсан хүн, одоо гадаад хэргийн сайд хийж байгаа хүн үрж ирж гуйж байгаа юм шүү дээ биднийг. Тэр бол сайн. Тэгвэл асуудлыг тэдний гуйснаар шийдэх биш. Монголчууд Монгол улсын хөгжилд чухам аль хувилбар, ямар хууль, ямар нөхцөл байдал, ямар гэрээ хэлцэл ашигтай байх вэ гэдгийг хэн шийдэх ёстой вэ гэхээр улс төрийн намууд биш. Монголын төр шийдэх ёстой. Монголын төр тийм бодлогоо боловсруулах чадвартай. Чиний яриаг сонсоод за яг их олон юмнууд чинь сонсоод төрийн үндсөлийн тухайч дурдаа тавлаа тийм ээ. Дэсэг улс төрийн реформын тухайч дурдаа тавсан. Сая бүрэх дотроо ухаан төрийн дархлаа шийдэмгий байдал заагаан бач бас хэлээд байна. Тэр бол чадвартай байх хэрэгтэй. Гэдэг нь одоо тийм ээ ярьж байгаа. Би тэг чиний нэг санаанаас дандаа эргэлзэж болгоомжилж явдаг шүү дээ. Чи мэдэн тийм ээ. Ер нь ерөнхий хичээл засгийг тогтоох. Нэлээд одоо эрх мэдлийг төвлөрүүлж одоо шийдэмгий тийм одоо цомхон чадвартай байдлыг бий болгочих. Ингэсэн өөрөөр хэлбэл одоо ерөнхий хичээл засгийг тогтооход ингэчих боломжийг бий болгочих юм шиг юм яриад байна уу? Би ямар чинь юм уу аль нэг засаглалын тухай яриаггүй шүү дээ.
ямар ч хэлбэртэй байж болно. Тэр нь парламентын засаглалтай болъё доо гэж байгаа болвол тэгвэл одоо энэ жил 4 жил болгон асар их үнэтэй олон хүнийг чирэгдүүлсэн ийм ерөнхийлөгчийн сонгуул хийгээд хэрэггүй. Бүр халдчих хэрэгтэй. Халдчих хэрэгтэй. Төрийн тэргүүн гэж хүн байх хэрэгтэй бол парламентаас сонгогддог болчих. Нэг хувилбар байна. Нөгөө нэг хувилбар нь бол одоо ерөнхийлөгчийн засаглалын хэлбэр. Бас л байж болох хувилбар. Ерөнхийлөгчийн одоо засаглалтай болчихсноосоо болоод заавал одоо арчил хамигдаа дарангуйл гараад ирдэг гэсэн тийм бас шууд гаргалгаа бас байхгүй шүү дээ. Тэрнийг хааж өгсөн одоо хуулийн бусад зохицуулалтууд, улс төрийн бусад зохицуулалтыг хийдэг туршлага бол байж л байна шүү дээ. Өнөөдөр Монголын төр шиг байх чадвараа одоо явсан байсаар алдаал байна шүү дээ. Тэрнийг л бид харж байна. Тийм учраас одоо 21 дугаар зуун гарчхаад одоо тулгымцсан зорилтуудын дотор сумдуудаа яаж гэрэлтэй болгох вэ? Хүмүүсээ одоо нэг ундны усаар өрн дүүрөө яаж хангачих вэ гэдэг асуудлыг яриа сууж байгаа байхгүй юу? Дэлхийн нийтээр одоо нэг глобалчлсан ертөнцид өнөөдөр ямар асуудал шийдэж байгаа вэ тийм ээ? Бүхнийг одоо мэдээллийн энэ том дардан замд хамааралтай холбоотой болгож игээ интернетийн сүлжээ ийм тийм ярьж хахад бид ундны усаа лампчгаар солих тухай яриа сууж байна шүү дээ. Тэр хөгжил байхгүй болчиход байна л да. Энэ хөгжлийг хэн хангах ёстой юм, Монголын төр хангах ёстой. Одоо ямар байна вэ гэхээр бол нэг буруутсан юм алга. Бид зөв замаар явж байгаа. Зөв замаар явж явах хоорондоо бол одоо Төрөний Ганбаатар шиллээ 15 жилийн дараа аливаа өсгөл ерөнхийдөө өөрөөр ремонтд орд юм аа. Одоо их засварт орох шаардлагатай байж болох юм. Ерөнхийдөө төр өөрийнхөө үүрэг функцийг маш ядмаг, маш сулхан биелүүлж. Хаана төв дөөч ялгаа байхгүй, дунд шатанда аймаг нийслэл дэш ялгаа байхгүй, сум багтааж ялгаа байхгүй. Иргэн нь тусдаа, төр нь тусдаа. Иргэн нь төрөө ерөнхийдөө ингээд нэлээд дургуулсан зарим газар үзэн ядсан. Үзэн ядсан хэлбэр нь талбайдаар одоо хэд хэдэн гэр барьцсан ингээд сууж байна. Тэгээ энэ л байгаа байхгүй юу? Тэгээ хөгжсөн, төлөвшсөн оронд бол хин ерөнхий сайд болж гин үү, хин тэрний сайд ер нь бол бодлыг байхгүй шүү дээ. Манайд өнөөдөр иргэдийн одоо хамгийн сайн мэддэг юм бол тийм ээ. Улс төрийн хүчнүүд дотор ямар бүлэглэл фракцууд байна. Хин үнэхээр хин гараад ирэх магадaltaй байна. Аюун хумайнстай гэрээг бол 5149-оор хийх ёстой юм уу? Тэр иргэнд ер нь бол одоо бодоод авах хэрэгтэй асуудал биш шүү дээ. Тэр хүн бол төрснийх бол тэр аюун хумайнсын өмнөөс бол тэгээд санаа зовж явах ер нь ямар хэрэг байна. Энэ нийгэм маань ерөнхийдөө дэндүү ядуурцсан. Ядуурцсан учраас л дэндүү улс төржиж байна шүү дээ. Тэр өвөө бол шал ондоо юм бодож явах хэрэгтэй. Уйнаа бодож явах хэрэгтэй байтал тэр Фридландын өмнөөс 5149 байх уу 300 саяын буцааж өгөх гэж Монголын төрийн өмнөөс тэр хүн бодлого бодох гээд байна шүү дээ. Тэр үгний тэгж одоо зовох хэрэг байхгүй л да. Монголын төр байгаа бол тэр нь өөрөө шийдээд явах хэрэгтэй. Тэр тийм бололцоог төрд улс төрийн намууд олгох ёстой байхаа гэж бидээ санаж байгаа. Тийм учраас улс төрийн намуудын хооронд тоглоомын бас нэг дүрэн баймаар байна. Зөвхөн хуулиар энэ чинь зохицуулагдахгүй. Энд ч уулынханд бас нэг сайхан авах чанар байдаг байхгүй юу? Би одоо Оросын холбооны улс сургууль сурж байсан. Сүүлд нь одоо дипломат албанд одоо байлаа. Ер нь бол бас энэ уулынхнаас авах нэг юм байна. Аливаа хэлсэн юмд жишээлбэл эр хүний ёндоо талаас нь хандах юм. Уулынхны одоо бичигдээгүй хууль байна л да. Би нэг юм хэлсэн бол тэр үгнээсээ буцах хэрэг байхгүй. Би бол тэнд эр хүнд байх ёстой гол шинжүүд нь бол ер нь бол бас нэг тийм доожоогүй царайлаад байхгүй. Хэлсэн үгнээсээ буцаад байдаг. Ийм чанарууд гэж чинь аль ч хуулинд байхгүй. Манайд нэг тийм дутагдаад байна шүү дээ. Тийм дутагдаад байна. Бүх асуудлыг хуулиар зохицуулах арга байхгүй. Тийм учраас улс төрийн намуудын хооронд харьцаа бол нэг сайхан эрүүл судын харьцаа шиг баймаар байна. За сонгуулийн үед үзье. Мөрийн хөтөлбөрөөр дэвшүүлээ чинийх юм минийх юм. Тэгвэл тийм тэрэндээ бол ийм социалист уралдаан маягийн улсаа алсаар нь хохироосон юм хийхгүй байна. За тохирлоо. Тэгээ өөр тохирох юм зөндөө биш дээ. Ийм маягаар нэг тоглоомны журамтай одоо болж авахгүй бол бид бол ерөөсө журамгүй ясаар угаад энэ улсаа хөлдөөж дуусчих шиг байна л да. Энийг л одоо ярил зүйтэй юм болов. Энийг засахын төлөө та хоёр санал нэгдэж байгаа болов. Жишээлбэл тодорхой одоо санаачлагууд гаргаад бусдыгаа эндээ нэгтгэхэд явах юм бол Монголыг хорлцохыг гэсэн тийм нам чалга, тийм улс төрч байхгүй шүү дээ.
Атгах санаа гэдэг бол хүн байгаа юм чинь тэр бол өдөр хувь хүний атгах санаа байж л байна. Тэр атгах санааг бол нийтийн юмд захируулдаг тийм орчин бий болгомоор байна. Тийм орчин бий болгомоор байна л да. Бидний үед дууслаа шүү дээ ерөнхийдөө. Ер нь бол улс төрд 15 жил болцсон гэдэг бол бид нар ерөнхийдөө өвгөн партизаны яриад сууж явах хэмжээд хурцгээд байгаа юм л. Одоо дараагийн үедээ тун одоо мэдгүй шилжүүлэх ёстой бол замбраагүй төрөн солдаттай дархлаа байхгүй ийм шилжүүлнэхээс бол бас үнэхээр зовж байна. Өнөөдрийн Монгол болохгүй байгаа болж байгаа юмыг бол бид өөртөө татаад их ярьдаг л да. Болохгүй байгаа юм бол бид гуравтаа холбоотой байхгүй. Ийм болгоцсон л байгаа байхгүй. Нэг зүйлийг ойлголоо. Түр өнөөдөр үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа юм. Би бас тийм хэлээ. Солдаттай байна. Солдаттай байна. Үүргээ гүйцэтгэж чадахгүй, шийдвэрээ гаргаж чадахгүй. Бүрэн сайн гүйцэтгэж чадахгүй. Төрийн гол үүргүүд чинь одоо хууль ёсыг тогтоох, төрч ёсыг тогтоох, түүнийг нь хамгаалах, бэхжүүлэх гэх мэтлэнгээр ингээд бат тэрийг хийж чадахгүй байна л гэсэн тийм зүйл байгаа байхгүй. Энд чинь өөрөө нийгэмд байна. Түр үүргээ гүйцэтгэж чадахгүй. Тэр нэг Наполеон хэлсэн үг шүү дээ. Хэрвээ улс төр үүргээ гүйцэтгэж чадахгүй бол түүнийг нэг боо гүйцэтгэдэг юм аа. Хэрвээ улс төр тэгээд үүргээ гүйцэтгэхгүй энэ байдлаараа цаашаа байх юм бол өөр хүчин зүйл тэр үүргийг нь гүйцэтгэхээр дорн зайг нь эзэлж орж ирнэ тийм ээ. Янз бүрийн бослог гардаг юм уу, дэмжлэг гардаг юм уу. Тэгэхээр өнөөдөр төр бол тэр үүргээ гүйцэтгэж чадахгүй нэг гэдэгтээ бол санд нийлэхээс өөр арга байхгүй. Ямар ч нэг шийдвэр гаргахгүй бол улс төрч болгоно өөрөө хувийн тоглолт хийгээл. Эсвэл улс төрийн намууд болгоно хувийн тоглолт хийгээл бие бинийгээ хураал. Энд ямар нэгэн одоо дөрөвний хэлдэг тоглоомын дүрм бол ерөөсөө байхгүй. Тоглоомын дүрм байх ёстой үстэй. Тоглоомын дүрм ёс зүйн кодекс бол ерөөсөө байхгүй. Яг юм баримтлана гэсэн. Энээс ишгээ гарч болохгүй. Энэ дотор л гэх мэтлэн юм. Одоо арчилсан намын хамгийн тогтвортой хэсэг гэж сонгож алтан ганцтай бид нар нийлж одоо хамтарсан засгийн газар байгуулах. Гэт одоо энэ бол амар тоглоомын дүрмнээс гайдсан тийм юу ихгүй барил тийм ээ. Нэг намын нэг доторх хэсгийг нь доктортой хэсэг гэж үзээд нөгөө хэсгийг нь паслаад тэднэртэй хамтарч ажиллах гэдэг юм. Энэ чинь бол намууд хоорондоо харилцаа нь маш нарийн асуудлыг хөндөж байгаа байхгүй. Дараа нь одоо юу гэдгийг алтан ганцтай болоод тийм үү одоо ингэ сайхны бүлэгтэй ч юм уу тийм ээ гих мэтлэн гээд. Тэгэхээр манай энэ улс төрийн намуудын хооронд ялангуяа их хурж байгаа хоёр намын хооронд ийм моральны кодекс гэдэг юм тийм баримтлах ёстой ёс зарчим үндэ байхгүй байгаа. Засгийн газар байгууллаа сая одоо арчилсан намын эдийн гишүүд энэ засгийн газарт орсон тийм ээ сайхан тэргүүлгээ. Тэгэн гол нөгөө хэсэг бүлэг нь бол энэ засгийн газрыг энэ хаврд нь багтааж огцруулна шүү. Одоо огцруулах ажилд орцсон. Номер гашгүй унгана. Гэт энэ бол үнэхээр энэ байдал чинь өөрөө нийгмийг одоо босгох тэмцэх. Одоо байгаа энэ одоо өдөртлөг байгаа хүмүүсээ бүгдээрийн тэнийг зайлуулахгүй бол энэ асуудал шийдэгдэхгүй нэ гэсэн тийм дүгнэлтэнд хүрэх. Тэгээд тэрний хатер зорилготой хүрэхийн тулд өнөөдөр мэдэхгүй одоо нөгөө улс төрийн үүргээ гүйцэтгэхгүй их үүргээ гүйцэтгэх гэдэг шиг янз бүрийн аргаар орж мэдхэр л байхгүй. Тэр бол бидний буруу биш дээ. Одоо арчилсан нам олон толгойтой болцсон. Тэгээд тэр толгойтой дотор ерөнхийдөө бас нэг хариуцлага үүрээд явчих одоо хэмжээний хүмүүс бүлгийг сонгож явах нь бол бас буруугүй шүү дээ. Тэгтэр бол олон толгойтой байгаа арчилсан нам энэ дээр нэгдсэн толгойтой болоод авах нь жишээлбэл Монголын улс төрийн ерөнхий процесст ашигтай юм а гэдгийг бол би байнга л хэлдэг. Одоо тийм процесс нь одоо түрүүний Батүлийн ярьсан 3 дугаар хурал гэнэ онцгой хурал гэж хэлнэ үү? Эндээс эхлэлээ авсан байгаасаа билээ. Стегвэс эн чинь харьцахад их хэцүү. Танайх олон толгойтой байх тусам манай бодлого олон салаалсан л байх гээд байгаа юм. Тэгэхээр олон салаалсан бодлого биш нэг бодлого нэг зарчим тоглоомын нэг дүрмтэй байснаар бол намууд чожно Монгол улс чожно. Танайх одоо нэг толгойтой болж чадахгүй. Нэг хэсэг салаа явчихсан шүү дээ. Намаас гараад. Бас зовлонтой байж тээ. Ер нь бол танах манах бэлтгүүлтэй. Хойсолт нам гэсэн олон толгойтой болж эхэлж байгааг хараад чинь. Үгүй ээ. Тэгэхээр зэрэг үгүй. Тэгэхээр баяраа зүгээр бидний хүсэх юм бол ийм байж болохгүй гэдэг нь бол бидний аль алийнхын хүсвэ шүү дээ. Тийм ээ. Аль нь ч гэсэн нэг бас нэгдсэн тодорхой хариуцлага хүлээх чадвартай тийм ээ. Ингээд ярьдаг байх явдал бол яа харахгүй одоо бидний хүсвэ шүү дээ зүйл л дээ.
нөгөө төр бэлч ихний алхам магадгүй юм шүүж магадгүй. Манайх бол одоо нэг толгойтой байж чадна гэж би хэлмээр байна. Олон ургалж бодолтой манайх бол бодлого нэг шүү дээ. Танах Тэгэхээр олон ургалж өвтэй тэгээ олон толгойтой олон урсгалын бодлоготой. үгүй харин тэмч учраас тэр байдлыг л таслан зогсоох гэдэг тэр сая онц хурлаа хийж. Тэгээд нэлээд тийм олон ургалж үзэлтэй гэхдээ нэгдмэл одоо шийдвэр бодлоготой юм байдал төрхийн тулд онц хурлаа хийсэн. За гэхдээ энийг бол одоо би улс төрийн маргааны сэдв болгож цааш нь үргэлжлүүлмээр байна. Ерөн зүгээр бид гурав ярьж байхад сая бол за нэг ялангуяа та хоёрт ч гэсэн одоо өлгөөд их олж зурхаж ярих хэвээр тэр зүйл нь юу гэхээр зэрэг үнэндээ баярын хэлтгээр Монголын төр сулдаж Ганбаатарын хэлтгээр чадахгүй болж байгаа. Энэ байдал бол бас нэр үнэхээр үндэсний аюулгүй байдлын асуудлаа гэж хэлэхэд би тэгтээ тэр танхаас цар хүрээтэй төр яриаггүй шүү дээ. Тийм ээ. Нэг олон халамжийн хөтөлбөртэй тэгэл байдгаараа танхаачихсан тийм төрийн тухай бол би яриаггүй. Үнэхээр тамиртай, чадвартай тийм ээ. Тийм төрийн тухай. Нэр одоо би ингэж харж байхад бол заримдаа сэрдэхэд боддог байхгүй юу? Эдийн засгийн талаар манайх бас нэлээд том өсрэлт хийх ийм нөхцөл нь бүрдчихэд байх шиг байна. Тэр гадна дотныхан нэгээр ирээл өнөөдөр ихтэл одоо би телевизээр харж байлаа. Оросын холбооны улсын одоо нэлээд том тэр бомтон манайд ирээд энэ ашигт малтмлын урд газруудыг сонирхоод явж байна л да. Тэгэхээр монголчууд руу мөнгөө бариад оруулсан $100 нь дор хаяа $110 болно гэсэн тийм баталгаагүй бол хүн орж ирэхгүй шүү дээ. Эднэр бол хоорондоо ямар ч байсан тогтоод тоглоомын дүрмтэй болж байгаа юм байна. Миний байгуулсан гэрээг улс төржүүлэх үүднээс сүүлд нь бол ингээд хүчингү болгоод намайга хохироогоод байхгүй юм байна гэсэн тэр итгэл бий болсон цагт л тэр асар их хөрөнгийг бариад манай дээр ороод ирнэ. Тийм хөрөнгө орж ирэхгүй бол тэр оюу толгойд, тэр таван толгойд, тэр цагаан суврагт хэдэн 100 тэрбумаар тоологдсон одоо үнэлэгдсэн ашигт малтмал байгаад бидэнд тэрнийг ашиглаад одоо сайныг хүртэх хөрөнгө чинээ бол байхгүй гэдгийг бол бид бүгд л мэдж байгаа шүү дээ. Тэгээ яг ийм үедээ бол бид нар одоо нэгдэх шаардлагатай байгаа юм. Тэгэхээр өнөөдөр эрхцээ хувьд бол айгүй сайхан боломж нь бол гарцаахгүй бүртцээ гарцаагүй Японууд сонирхоод байна гэдэг чинь бол үнэн. Өөр ч улс орнууд сонирхож байна. Тэгээ мөнгө бариад Монголд орж ирээд эдгээр харин яста хаанч байхгүй тэр ашиг олж болох боломж Монголд байна гэсэн тийм хандлага байх шиг байна л дээ. Юу нь болохгүй байх гэхээр зэрэг өнөөдөр нөгөө төрийн хэмжээнд төрийн шийдвэр гаргах чадвар төр бол өөрөө бол яасны биш тодорхой биш шийдвэрийг яаж гаргаж мэдэх. Тэгээ тэр бизнес нь төрөөс дэндүүх хамааралтай болсон. Зөвхөн хуулийнхаа хүрээнд тэр асуудал шийдэгдэхгүй. Заавал нэг яамны нэг одоо цаана төвшмөл сайд эсвэл одоо юм нэг даргын юунд орсон. Хараанд ор. Тэдний зөвшөөрөл тэдний одоо гар усгтайгаар бизнесэнд ухаар. Энэ байдал чи хамгийн их саад болж байгаа нэг хэлж ин л дээ. Үнэхээр байдал бол тийм л байна. Тэгээ бид гурван өнцгөөс нь ярьж байна. Гэхдээ одоо цаг гаруй ирчихлаа. Аливаад онош тавьдаг шүү дээ. Жишээлбэл бидний онош бол Монголын төр солидатай байна. Төрийн үүргээ бүрэн дүүрэн гүйцэтгэж чадахгүй байна. Төрийн дархлаа алдагдсан байна. Гэж ийм онош тавьж байгаа юм байна. Эмчилгээ нь юу юм бэ? Эмчилгээ нь юу юм бэ гэхээр бол биднээс хамаарах зүйл бол улс төрийн намуудад орч байсан тодорхой үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүсийн хувьд бол төрийг бүрдүүлдэг улс төрийн намууд өөр хоорондоо харьцахтай төртөөгөө харьцахтай, иргэдтэйгээ харьцахтай тодорхой тоглоомын дүрмтэй байя гэж. Тэрнийг бол хуулиар зохицуулах бололцоонууд ч бий. Магадгүй одоо их хурлын гишүүн бидний дунд сууж байна. Энийг бол улс төрийн намуудын хуулийн тодорхой жишээлбэл хуульчлан заагаад оруулах тийм зүйлүүч байхыг үгүйсэхгүй. Тэгээ нэр төр бол сүлдээтэй байж болохгүй, төр бол чадвартай байх хэрэгтэй. Гэтэ би нэг зүйлийг дахиад хэлэхэд бол энэ бол данхаасан төрийн тухай яриа биш ээ. Тийм ээ? Төр гэдэг нь төрийн байгууллага нь хуулийн дээр гарцсан байхыг хэлж байгаа хэрэг биш тийм ээ. Төрийн чадвар гэдэг. Энэ дээр бол эрхвч бидний санаа бодол бол тэр нэг байгаа байх л гэж бодож байна. Зүгээр ийм л нэг юм нэрэл бодож байгаа. Энэ нэг сүлдээг эмчлэхээр нь хоёр л арга байгаа юм уу гэж. Нэг бол нэрэ
одоо ястай эр хүн шиг тохирцгооч. Тийм ээ. За эр хүн шиг тохирно гэдэг нь бол Монголын ашиг сонирхлын төлөө тийм ээ. Түүнийг алсаас нь одоо золигт гаргахгүй байх тийм хариуцлагагүй бодлого явуулахгүй байхаар тохирч чадахгүй бол би бас нэг галц байгаа байх л гэж бодод байдیں۔ Үл ээлж тусан бол. Яг тэгэхээр угаасаа тохиролцож чаддаггүй популист бодлогоор илүү уралдах гэж оролддог ийм одоо намуудтай тэр намууд нь их хурал дээр хэн ч олонх биш. Хэнд нь хариуцлага үлээгдэж хэнд нь одоо ямар үүрэг хуваагдлагдсан бэ гэдэг нь тодорхой биш байгаа явдал чинь бол үндэ тэрийг бас айхтар сүлдүүлж байгаа шүү дээ. Би бол одоо магадгүй ийм санаа бодлогыг үгүйсэхгүй байх гэж бодод. Нэрийн чинь дахиад сонгуул явуулаад тодорхой хариуцлага үүрэх олонх нь гараад хариуцлага аваад ингээд явах нь бол төрийг султанаас гаргах нэг арга байж магадгүй гэж боддог. Яг бол бид чинь өөрсдөө үндснийхээ ашиг сонирхлыг хүртэл тавьж тууж хагаад улс төрийн тоглоом хийчих гээд байгаа ийм байдал руу түлхэгдсэн байгааг би одоо сэтгэл зовлонтой тэгээд байна л да. Тэгээ ээлж тус сонгуул ер нь хуулинд байдаг зүйл л дээ. Гэхдээ амьдралд хэрэгжих тал дээр бол би маш их хэрэгэлзээтэй байдаг. 76 гишүүн өөрсдийнхөө ажилгүй болгоно гэдэг дээр саналаа өгөөд сууж яах гэдэг бол юу л бол 76 хүн гэдэг чинь бол нэг талаасаа улс төрийн амьдралд идэвхтэй оролцож байгаа улсууд нөгөө талаасаа хувь хүмүүс шүү дээ. Тэр бол тэрүүгээр шийдэгднэ гэдэгт бол би хувьдаа тэгэл гүйл байгаа юм. Нөгөө талаас ээлж тус сонгуулийг хийхдээ бол бас давуу тал гарах юм би. Нөгөө талаас аваад үзэх юм бол ер нь бол нөгөө хугацаанаас өмнө төрсэн хүүхэд гэж байдаг штэ. Нэг өр золбочих тэр эмэгтэй ер нь таксигээд нэг өрөө тогтоодгүй болчихдаг. Одоо анагаахын гэх юм уу, байгалийн гэх юм уу тийм ийм нэг огцом юмнууд бол манай нийгэмд бас нэг юм тогтвортой хэдийн юм байх хэрэгтэй болов уу гэж надад санагдал байгаа юм л да. Ээлж тус сонгуулиар шийдэгдэх асуудлууд бий л дээ. Гэхдээ ээлж тус сонгуул хийснээр илүү их хүндрэлтэй бий болох. Өөрт нь таалагдаагүй багтлаа ээлж тус сонгуул руу чирээд байдаг. Жишээлбэл манай хуулиар бол ээлж тус сонгуулийг хийнэ гэдэг бол ер нь баг бүтшгүй асуудал. Би түрүүний хэлсэн шүү дээ. Төр байх ёстой байрандаа байгаад бид нэг тодорхой хэлбэр саармаг биш. Парламентынх ч биш, ерөнхийлөгч биш ийм хэлбэртэй. Парламентынх байлаа гэсэн нөхцөлд тэрнийг тараадаг арга нь бол маш амархан шүү дээ. Ерөөсөө маш амархан асуудлыг шийддэг арга нь ерөнхий сайдын одоо шийдвэрээр л парламентод харж байдаг жишээтэй. Ерөнхийлөгчийн засаглалтай газар бол ерөнхийлөгчийн шийдвэрээр. Тэгтэл тэнд сууж байгаа 76 гишүүний тийм ээ 3-2 нь саналаа өгж байж нөгөөх нь таршин гэвэл өөрийгөө ажилгүй болох тушаалд гарын үсэг зурдаг тийм 3-2-ыг ололд. Энэ дээр байхгүй л байхгүй. Юу л да. Өчигдөр телевизээр бэмсрангаа ярьж хэлсэнслээ. Бидний ашиглаагүй нэг механизм байна л да. Одоо 15 жил. Түмний санал асуудал гэж үнцэн хөлн биш шүү дээ. Түмний санал асуудалгаар асуудал шийдэх бас нэг тийм ашиглаагүй боломж байгаа байхгүй. Мэдээж 76 гишүүн 4-3-аараа өөрснөө тарыг тарахгүй нь ойлгомжтой. Гэрх мөнгө зарсан тэгж зүтгэж тэгээд их хурлын гишүүн болсон. Тэгээд өнгөрсөн хугацаанд их хурлын гишүүн байжж бараг үтсэнгүй шүү дээ. Коновчин болгох хайцсан чинь. Зөвшөлтсөлгээд коновчин болгоод гэрээгээ коновчин болгоод жинхэнэ утгаараа одоо улс их хурлын гишүүн байх, тийм ард түмний илч байх, тэрүүгээ биелүүлэх тэр боломж чинь нэг их хурлын гишүүд олдог. Их хурлууд бол жинхэнэ утгаараа төр ирэх хэрэгтэй байгууллага байх тэр боломжийг эдэлж чадав. Төр ирэхийг намайг булаагаад авцсан 2 намын удирдлага. Тэр их хурлын гишүүд 4 ирэхийг 2 нам булаагаад авцсан. Нам хоорондын гэрээгээр одоо 2 намын хооронд байгуулсан гэрээ биш үү? 4 зүйл залттай гэрээ, ардчилсан нам. Одоо тэр нь байхгүй л тийм.
Тэрний өмнө бол зөвшөлтсөл гэж байсан, тэрний дараа нь гэрээ гэж байсан. Тэгээд хүссэн ч хүсээгүй ч одоо өдрөглөн шийдвэрээр конвертардаг тийм л их хурлын гишүүдтэй болсон биз дээ. Тэгэхээр зэрэг төрөний асуудал руу эргэж ороход тэр 56 гишүүн өөрсөн тарах шийдвэр гаргахгүй нь ойлгомжтой л дээ. 1000 тар гэж хашгаад 1000 тар гэж үегаад бол тарахгүй л. 4 жилээ дуусгах л. Өөр нэг ашиглаагүй механизм ард түмний санал асуулга гэж. Ард түмэн санал асуулгаар тэгээд улсын хурлд итгэхгүй гэсэн тийм дун гарах юм бол одоо яах? Асуудлыг шийд зохицуулж болох. Санал асуулгаар улсын хурл тарах гэсэн тийм үндсэн хуулийн зардал байхгүй. Ямар ч асуудлыг ард түмний санал асуулгаар шийдэж болох юм шиг. Ер нь үндсэн хуулийн дээр бол 3-2 орлогч яг заасан тоо дотор. Би зүгээр яг биш бас бодчих. Тэртээ тэргөө бид 3 өөр замаас тавих. Бид 3 ичээч санаа зовж байгаа нэг л байна. Үнэхээр төрс үлдэж байна. Чадвараа алдаж байна. Тэгээ энэ бид 3 ч биш ерөөсөө хаягүй санаа зовж байгаа. Магадгүй энэ талбай дээр байгаас ч санаа зовж байгаа. Бид санаа зовж өгөхдөө санаа зовж байгаа юм шиг. Тэгэхээр зэрэг бол ийм санаа бодлол бол бас их хурл дээр үнэхээр одоо хүлээгдэж авч болцсгүй байдал одоо хүлээгээд авчих тийм байдал үүсхийг бол би үгүйс. Нэрээ одоо улсын хурлын гишүүдийн жишээнэр бол бас л энэ сүлдэж байгаа, энэ одоо аргаа болсон, энэ арчаагүй энэ байдлыг бол таслан зогсооё гэж ийм зүйлээ явахыг үгүйсэхгүй л дээ. Гэтэ мэдээж хэрэг янз янзаар л ярилцах байх л та. Би зүгээр одоо тийм их итгэл найдвар төрийн одоо султанаас гаргаж чадхтай болох гэсэн тэр арга зам руу харин ер нь түлхэх ёстой гэсэн энэ бэдгүрийн яриа бол харин олон түмэнд хүрээд бас ярилцвал зүгээр юм уу гэж бодож байна. Дараагийн уулзалтаараа жишээлбэл яг нэвтрүүлэг олон хүнийг урьж ярилцуулах байх. Энэ сэдвэр бас одоо Ганбаатар санаа оноогийн апплыг сонирн байх. Бусад улсууд орно штэ. Бид гурав одоо эргээд уулзах тийм боломж бололцоо зам байна уу, эрх намар байна уу олдлоо гэхэд энэ сэдвэрээ жишээлбэл хоорондоо тохирохтой тоглоомын дүрм улс төрийн намуудын хооронд одоо байгуулах юм уу тохирох тоглоомын дүрмэнд ямар одоо зарчмын заалтууд байх нь зүйтэй юм бэ гэдэг. Ингээд тохироод 1 2 3 гээд хүний тоогоор нэг хэлсэн байхад бол энэ бас л дэвшил урагшил юм аа л гэж би хөдөө бодож байна. Жишээлбэл дүрмч сонгуулийн хууль байгаа шүү дээ. Сонгуулийн хууль ямар байх вэ гэдэг чинь бол яг парламент дүрмээ бас тодорхойлж байгаа нэг хэлбэр шүү дээ. Одоо сонгуулийн хуулийг бүрхэг гаргачихлаа. Их хурл тогтсон шүү дээ. Энэ бол 3 хүн шийддэг. 76 хүн шийдээд хурлж бүрхэгдүүлээд орхицлаа байгаа зү. Томсгосон тойргоор хийнэ гээд. Яаж чухамгүй яаж томсгосон тойргоор хийх юм гэдэг чинь одоо тэр намууд цэц шийдэн зү. Яг гоо сонгуул тэмдэлтэй сонгуулийн хууль тэгээ сонгуулийн хуулийг сая их хурл хэлцээд хөтөлчихсөн. Ер нь бол юуг ус төржүүлж юуг ус төржүүлэхгүй байх хэрэгтэй гэдэг заагийг л тогтох нь бол энэ зарчмын асуудал. Би ч яг үнэглэхэд өнөөдөр илүү ядарсан ирлээ. Та ирчин бол өөрөө засах гад тэнд их ядарч байгааг өдөр ойлгох. асар их чалтай байгаа. Нөгөө төсгийнхээ төгрөгөөр яаж авах вэ гэдгээ яриад